Улсын эрхийн прокурорын газрын олон нийтэд харилцаалтнаас бэлтгэн хүргэдэг Про подкастын шинэ дугаар эхлэж байна. Энэ удаагийн оролцогч Булган аймгийн прокурорын газрын зөрчлийн эерэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Совда. Бидний ярилцах сэдэв хүүхдийн эерэг зөрчих зөрчлийн талаар ярилцах болно. Өнгөрсөн 7 хоногт бид нэр подкастаараа гэмтэргийн улмаас хүүхдүүд хэрхэн хохирдог талаар ярилцсан. Энэ удаа хүүхдийн эрх зөрчих зөрчлийн талаар прокурортойгоо ярилцах болно. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр бид хүний эрхийн талаар их ярьдаг тий. Тэгээ хүний эрхийн тухай ойлголтод хүүхдийн эрх ч бас багтж байгаа. Гэхдээ хүүхдийн эрхийн тухай хууль тусдаа байгаа. Энэ хуульд хүүхдийн эрхийн асуудлыг хэрхэн тусгасан байдаг талаар подкастын эхэнд та мэдээлэхгүй юу? Хүүхдийн эрхийн асуудлыг тусгасан хүүхдийн эрхийн тухай хууль 1996 онд бол анх батлагдаж мөрдөгжсэн. 2016 онд бол шинжилэн батлагдаж мөрдсөн. Ингэж мөрдөгдөхдөө бол хүүхдийн эрхийн тухай хууль маань хүүхд хамгааллын тухай хууль гэж ингэж хоёр хууль болж төрж байгаагаараа бол одоо онцлогтой. За эдгээр хуулиудад нийгмийн хэрэгцээ шаардлагыг нэгжүүлж хүүхдийн эрхийг бол бүрэн тодорхойлж байгаа. Хүүхдийн эрхэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, зохицуулах, хянах. Үүнээс гадна эцэг эх асран хамгаалагчаас эхлээд төрийн бүх шатны байгууллага албан тушаалтны үүрэг хариуцлагыг бол наривчлан тодорхойлж өгсөн байгаа юм. Хүүхдийн эрхийн тухай хууль бол хүүхэд төрсөн цагаас эхлээд 18 наснд хүртэл нь хамгаалахад үйлчлэх юм. За Монгол улсад оршин суугаа гадаадын иргэн харьяалгүй хүний хүүхдэд энэ хууль нэг адил хамаарна. За хүүхдийн эрхийн тухай хууль зааснаар бол хүүхэд ямар эрх эдэлдэг вэ гэхээр 4 төрлийн эрх эдлэхээр заасан байгаа. Нэгдүгээрт бол хүүхэд эсэн мэнд амьдрах эрх. За энэ эрх нь юуг агуулж байна вэ гэхээр хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийлгээс ангид байх эрхтэй гэсэн үг. Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдгээрийн анхаарал халамжид байх эцэг эхээсээ буюу хэн нэгнээс тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын хавцаатай байх, эцэг эх нь гэрэлтэй цуцлуулсан тусдаа амьдрах үед хинтийн амьдрах тухай үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй байгаа. Хүүхэд хөгжих эрх нь бол хүүхэд хөгжих эрхээ амралт чөлөө цагаараа тоглож наадах, хүүхдийн цусан суйлд амар сувлуулах эрхтэй. Тэр ч байтугай өөрийнхөө сонирхлын дагуу уралдаан тэмцээн хөгжлийн хөтөлбөр дугуйлын секц бүлэг клубт хамрагдах хөгжлийн төв ордонд суралцах зэрэг хэлбэрээр эрхээ эдлэхээр байна. За хүүхэд хамгаалуулах эрхтэй. За энэ эрх бол хүүхэд гэмт хэрэг зөрчил, хүчирхийлэл, бие махбодын шийтгэл, сэтгэл санааны дарамт, үйл хайхрах байдал болон мүлжилгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй. Дараагийн чухал нэг эрх бол хүүхэд нийгмийн амьдралд оролцох эрхтэй. За нийгмийн амьдралд оролцохдоо хүүхэд нас бие сэтгэхгүй онцлог тохирсон хуулиар хориглоогүй арга хэмжээнд оролцох, эвэлдэн нэгдэх, өөрт хамаарах аливаа асуудлаар шийдвэр гаргах, үнэлт өгнөлт өгөхөд оролцсон. Мөн өөрийн бүтээсэн зохиогчийн эрх шинэ бүтээл оновчтой саналыг хууль тогтоомж заасны дагуу өмчлөх түүнийхээ үр шимийг хүртэх эрхтэй байна. Мөн хүүхэд хууль заасан үндэс журмын дагуу өөрт ногдох эд хөрөнгийг өмчлөх, өвлөх, ажил үйлчилгээний хөлс урамшуулалт авах эрхтэй. Хуулиар олгогдсон эрхээ эдлэх шаардах эрхтэй байгаамаа. Ингээд нийгмийн харилцаанд оролцохдоо. Тэгэхээр хүүхдүүд томчуудын адил эрхтэй юм байна. Тэгвэл хүүхдүүдийн энэ эрхийг хангахын тулд эцэг эхчүүд, асран хамгаалагчид нь ер нь ямар үүрэг хүлээдэг юм бэ? Төдийлөн томчууд ч өөрсдийнхөө үүрэг хариуцлагын талаар мэддэггүй шүү дээ. Тэгэхээр хуулинд асран хамгаалагчдын үүргийг ер нь хэрхэн яаж тодорхойлж өгсөн байдаг юм бол? Хүүхдийн эрхийн тухай хуульд бол хүүхдийн эрхийг хангах талаар эцэг эх асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь 11 төрлийн үүрэг хүлээхээр заагдсан. Энгийн товчоор тайлбарлах юм бол хүүхдийг хамгаалах ангадагч орчин бол юуны өмнө гэр бүл, хамгаалах нэн тэргүүний үүрэгтэй хүмүүс нь бол тэдний эцэг эх. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийг эрүүл сайн хүн болгон өсгөн бойжуулах нь тэдний эрхэм үүрэг. Учираас хүүхдийнхээ санал хүсэлтийг сонсох замаар тэдний өмнөөс шийдвэр гаргах ёстой. За ингээд хүүхдээ сурч боловсрох, эрүүл саруул өсгөн бойжуулахд бол онцгой анхаарч тэднийг үргэлж урамшуулн дэмжих, аливаа хийж байгаа үйлдэлийг нь дэмжих, сонсох, юу дутаж байна, юуг хүсэж байна, тэр бүхнийг нь бол бас ойлгож, атгам тутамдаа халамжлах ийм
үүргүүд бол байгаа. Тэр тусмаа одоо бага насны хүүхд өөрийгөө хамгаалах чадваргүй байдаг учраас эцэг эхчүүд хүүхдээ альваа хүчирхийл дарамт өртгөөс бол байнга хамгаалж анхаарч байх зайлшгүй шаардлагатай байдаг. Хүүхдийн эрх гэдэг ойлголт маань маш том бас сэдв байх нь шүү дээ. Тэгэхээр хүүхдийн энэ эрхийн асуудлыг яг ямар хуулиар зохицуулж өгсөн байдаг юм бэ? Хүүхдийн эрхийн талаар бол мөн гэр бүлийн тухай хуульд маш нарийн одоо заалтууд бол орсон байдаг. За энд бол эцэг их хүүхдээ хүмүүжүүлэх эрх үүргийг бол маш тодорхой үүрэг болгосон байдгийг. Тухайлах юм бол хүүхдээ бол эрүүл чирэг өсгөж бойжуулах ёстой, эрүүл хүн бий болгох ёстой, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх ёстой, хүүхдээ асран хамгаалж тэдэнд тэтгэх, одоо үндэсний ёс заншил уламжлаа дээдлэх хүмүүжүүлэх, суур боловсрал эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны одоо дадал олгох, хүүхдээ одоо ирээдүйд ямар хүн болох вэ гэдэг тэр хөдөлмөрийн дадлыг бий болгох үүргийг бол хүлээсэн байдаг. Мөн одоо энэ хуулиар эцэг их хүүхдийн эрүүл мэнд сэтгэхгүй, ёс суртахууны өмөржүүлэлт хохирол учруулах, хүүхдэд хэрцгий хандах, эцэг их байх эрхээ зөв бусаар бол ашиглахыг бол хориглосон байгаа. Хэрв эцэг их гэрэлтэй цуцлуулсан тохиолдолд энд яригдж байгаа үүрэг бол хэвээр үлдэх юм. Ялангуяа залуу эцэг эхчүүд бол энэ дээр маш анхаарах хэрэгтэй байгаа. Гэрэлтэй цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд бол саад учруулахыг бол хориглодог. За энэ нь бол одоо гэрэлтэй цуцлуулаад хүүхдийн тэтгэлгээ төлөхөр болсон. Цаашд бол энэ ихтэйгээ амьдрын үз, эцэгтэйгээ амьдрын үз энэ асуудал надад хамааралгүй гэж ойлгох нь бол хэд одоо андуу ташаа зүйл болох юм аа. Үүрэг хариуцлага бол хэвээр хадлагдана. За эцэг их нь эрхээ хязгаарлуулсан, хасуулсан эцэг эхийн хүлээх үүрэг хариуцлагаас чөлөөлөгдөх юм үндэслэл бол болохгүй. Эцэг их нь гэрэлтэй цуцлуулсан эсвэл бусад шалтгааны улмаас хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа нөхцөлд үүргээ хэрэгжүүлж байгаа эсэгт бол харьяалах, сум дүүрэг, баг хорооны засаг дарга хүүхдийн эрх ашигыг хамгаалах байгууллагууд хяналт тавьж ажилладаг байгаа. Мөн гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хуульд бол хүүхдийн эрхийн талаар бол хуульчилсан. Энэ нь бол ямар тохиолдол байна гэхээр гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс гэдэгт гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйл заасан. Эдгээр хамаарагчдад бол хүүхэд мөн нэр томьёогоор бол хуульчлагдаж орсон байдаг. Таны ярианаас бас нэг зүйлийг анзаарлаа л да. За эцэг их хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тий. Гэтэл энэ үүргээ мэдэхгүйгээс биелүүлэхгүй тохиолдлууд нийгэмд бас маш их гардаг юм шиг байна. Энэ үүргийн тухай та нэг дэлгэнгүй ярил. Ялангуяа гэр бүлээ цуцлуулсан тохиолдолд энэ үүргийг хэрхэн яаж биелүүлэх ёстой юм бэ? За насан туршаагүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэдээн тэтгэх үүргийг эцэг эхчүүд хүлээдэг хуулиар. За эцэг их харилцан тогтож гэрээ байгуулгын тэтгэлэг тогтоож болно. Эцэг их харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно. Тэтгэлгийг бол гагцгүй хүүхдийн хэрэгцээнд бол зарцуулна. Хэрэг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй гэж тогтоогдвол мөн одоо тэтгэлэг төлөгч түүнийг зориултаар нь зарцуулахгүй байна гэж үзвэл шүүгд нэхэмжил гаргаж хяналт тавих боломжтой байгаа. Мөн тэтгэлэг төлөгч өөр хүүхдтэй бөгөөд тэдгээр нь тэтгэлэг авахчаас бага орлоготой, тэтгэлэг төлөгч хөдөлмөрийн чадвараа алдсан, эсвэл тэтгэлэг авахч хүүхд өөрөө хангалттай орлоготой бол шүүх тэтгэлийн хэмжээг багасгаж болно гэж мөн хуульчилсан байдаг. Энэ нь бол бас юуг харуулж байна гэхээр мэдээж одоо тэтгэлэг өгөгч бол гэр бүл цуцлуулсан ч гэсэн ардаа амьдралтай мөн тэрэнд дахиад одоо хүүхдийн асуудал яригдаж байгаа учраас хууль бас уян хатан зохицуулсан ийм нөхцөл байдал байна гэж ойлгож болох юм аа. Тэгэхээр өнөөдрийн подкастын сэдэв хүүхдийн эрх зөрчлийн талаар байгаа шүү дээ. Тэгвэл зөрчлийн тухай хуульд энэ хүүхдийн эрхийн асуудлыг хэрхэн яаж тусгаж өгсөн байдаг юм бэ? 2017 онд батлагдсан зөрчлийн тухай хуулиар хүүхдийн эрхийн асуудлыг бол бусад хуулиудтай уялдуулаад хүүхдийн эрх зөрчих гэсэн шин зүйл болж шинээр тусгагдсан байгаа. За энэ хуулиар бол эцэг их асран хамгаалагч, харгалзан дэмжигч, эсвэл хуулиар аслан хамгаалах чиг үүрэг хүлээсэн хүн хуулийн этгээдэд шийтгэл оногдуулахаар бол хуульчилсан. Зөрчлийн тухай хуулийн 6-гийн 20 дугаар зүйл гэсэн зүйл анги байгаа. Энд бол хүүхдийн эрхийг зөрчсөн 8 зөрчил тооцохоор болсон байдгийг. Эдгээрээс нь бас товч дурдах юм бол дээр би ярьсанчлан
Хүүхдийг хувцас хоол хүнс орон байраар гачигдуулсан, хүүхдэд эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй хоол хүнсийг хэрэглүүлсэн, хүүхдийг дархлаажуулалтанд хамруулах үүргээ биелүүлээгүй, утаа тамхиг санал болгосон биелгэлсэн, эсвэл дэмжлэг үзүүлсэн, өмчлөх, өв жалгамжлах, эсвэл ажил үйлчилгээний хүлэс, урамшуул авах эрхийг нь хязгаарласан, аливаа төлбөр хураамжийг төлөөгүй үндсээр сурч боловсрох эрхийг нь хязгаарласан, өөрийнх нь болон эцэг их асран хамгаалалт харгалзаны зөвшөөрлгүйгээр гэрэл зураг, дуу дүрсний бичлэгийг мэдээлэл сурталчилгаанд ашигласан. Өөрт ашигтай байдал бий болгох зорилгоор хууль бусаар хүүхдийн нэрийг барьж ашиг олох, эсвэл амь нас, эрүүл мэнд, нэр хүндэд нь харьцлах, аюул учруулах, тоглоом наадам бус дарга хэмжээнд оролцуулсан бол шийтгэл оногдуулахаар бол хуульчилсан байгаа юм. Зөрчлийн тухай хуульд зөрчилд гаргавал торгуулийн арга хэмжээ авна, за баривчлах шийтгэл оногдуулдаг тэгвэл хүүхдийн эрхтэй холбоотой энэ асуудал дээр зөрчлийн тухай хуулиар ямар шийтгэл оногдуулдаг юм бэ? Торгоод өнгөрдөг юм уу? За альсвал ямар тохиолдолд нь баривчлах шийтгэл оногдуулдаг вэ? Дээрх зөрчлүүдийг гаргасан бол хүнийг 100 мянган төгрөгөөс 500 мянган төгрөг, хуулийн этгээдийг 1 сая төгрөгнөөс 5 сая хүртэл төгрөгөөр торгохоор бол хуульчилсан байгаа юм. Тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зөх хүүхдийн тэтгэмжийг 3 сараас дээш хугацаанд төлөөгүй бол хүнийг 100 мянган төгрөгөөр торгох буюу эсвэл албадан сургалтанд хамруулж 7-оос 30 хоног баривчлах шийтгэл оногдуулахаар хуульчилсан. За энэ заалт бол 2020 оны 1-р сарын 10-ны өдрийн нийгэмт өөрчлөлтийн тухай хуулиар зөрчлийн тухай хуульд орсон өөрчлөлтүүд байна. Мөн одоо хүүхдийн бие махбодод халдсан, үл хайхарсан, хүүхдийн дэргэд хүчирхийлүүлсэн, мансуурсан тохиолдолд бол хүнийг 300 мянган төгрөгөөр торгохоор хуульчилсан. За зөрчлийн тухай хуульд бас нэг ойлголт байна. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл гэж Тэгэхээр яг ямар үйлдэлийг хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэж байна гэж ойлгох юм бэ? Заавал бие махбодд нь гарсан тэр гэмтэл зэргээс болоод энэ нь хүчирхийлэл юм а гэж ойлгох юм уу? Альсвал сэтгэл санаанд нь учирсан зүйлс ч гэсэн бас хүчирхийлэлтэй ордог гэж хуульд бас байдаг бах тийм ээ. Энэ талаар ер нь хүүхдийн эсрэг хүчирхийлэл гэдгийг нийгэмд хараараа юу гэж ойлгох ёстой юм бэ? Хүүхдийн эсрэг хүчирхийлэл бол ямагт санаатай үлдэгдэг болгоомжгүй гэсэн нөхцөл бол байхгүй. Дараах хэлбэрүүдээр бол үлдэгдэж байгаа. Хүүхдийн эсрэг бие махбодын хүчирхийлэл, хүүхдийн эсрэг сэтгэл санааны дарамт хүчирхийлэл, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, хүүхдийг үл хайхрах гэсэн 4 хэлбэрээр бол үлдэгдэж байна гэж үздэг. За үүний дотроос бол би дараах хүчирхийллийн хэлбэрийг бол бас чухалчилж ярмаар байна. Хүүхдийг үл хайхрах. Энэ зөрчил бол бас түгээмэл гарч байгаа. Үл хайхрах гэж хүүхдийг одоо халамжлах, хүмүүжүүлэх болон бие сэтгэл оюун ухаан, нийгмийн хэрэгцээг хангах үр хүлээсэн эцэг асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хүүхэд хамгаалагч нь энэ үүргээ санаатай болон болгоомжгүйгээр биелүүлэхгүй байхыг бол хэлдэг. За мөн одоо үл хайхрах зөрчил нь бол дотроо бол бие махбодын хувьд үл хайхрах, эрүүл мэндийн хувьд үл хайхрах, сэтгэл санааны хувьд үл хайхрах, боловсролын хувьд үл хайхрах, хүүхдийг эрсдэл байдалд оруулах нөхцөл бүрдүүлэх гэсэн бас ийм хэлбэрүүдтэй байж болохоор. За бие махбодын хувьд үл хайхрах гэдэг нь бол наад захын хэрэгцээ болох хоол хүнс, хувцас, хунар, орон байраар дутаах, хүүхдэд согтууруулах ундаа хор, мансууруулах болж муудсан хоол, зохисгүй зүйл санаатаагаар хүчээр идүүлэх ийм хэлбэр байж болох юм. Өөрөөр хэлэх юм бол хүүхэд болгон сар бүр 100 мянган төгрөгийг улсаас олгож байна. Гэтэл энэ мөнгөө хүүхэд авч хэрглэж чадахгүй, хууц сунараар дутагдах, ахуй хэрэгцээг яддаггүй эцэг их нь ялангуяа арх уудаг хамааралтай гэр бүлийнхэн бол хүүхдийн энэ 100 мянган төгрөгийг бол өрн таран хийх, хүүхдээ гачигдуулах ийм байдалд бол оруулж байгаа жишээнүүд бол түгээмэл байдаг. Мөн одоо энэ ядуу амьдралтай өрхүүдийг дэмжиж 50 мянган төгрөгийн хоол хүнсний толоон тараадаг байхад түүгээр бол байнга арх уух, сэлгүүцэх ийм зориггүй байдалд бий болгож байгаа өрх гэрүүд ч бас байна. За эрүүл мэндийн хувьд үл хайхрах гэдэгт бол хүүхдийг зайлшгүй хамрагдах эмнэлгийн үйлчилгээнд хамруулахгүй, өвчнөөс өрсөн сэргийлэх арга хэмжээ авахгүй, нас сэтгэхгүй хөгжлийн хоцрогдолд санаа тавихгүй, биеийн зовир шаналгааг нь тоохгүй, эмчлүүлэхгүй, өрсөн сэргийлэхгүй байх үйлдэлүүд бол хамаарч байгаа юм. За сэтгэл санааны хувьд үл хайхрах гэдэг бол шилжилтийн насанд явж байгаа хүн болох гэж
өөрийнхөө төлөө тэмцэж байгаа хүүхдүүд бол их бэрхшээл авчирдаг. Хүүхдтэйгээ хол хөндий харьцах, эсвэл харилцахгүй байх, хайр халамжаар дутаах, хүн гэж тоохгүй байх, хүсэл сонирхлыг нь им няцаах хэлбэрүүд ордог. Тухайлах юм бол одоо бусдад хүүхдэд орхиж явдаг эцэг ихтэй юм уу өөрийн төрөл саданда энийг бол ихэвчлэн 50 хүүхдүүд чигдэг те. Ийм одоо харж хандахгүй байдлаас хүүхэд хайр халамжаар дутах, зан төлөвийн эвдрэлд орох ийм нөхцөл байдал бол бас үүсдэг байгаа. За боловсролын хувьд үл хайрах. Энэ бол хүүхдийг суусч хөгжих боломжийг нь хаах, хязгаарлах, хичээлийн эрхлэлээр хангахгүй байх, хичээлийн таслуулах, хөдөлмөр эрхлүүлэх зэргээр бол бас үл хайхардаг байна. За эрсдэлд оруулах нөхцөл байдал бүрдүүлэх. Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхих, аюултай нөхцөл байдлыг мэдсээр байж хүүхдийг хамгаалахаас зайлсхийх гэх зэрэг ийм хэлбэрээр бол бас илэрч байгаа юм. Тухайлх юм бол бага насны бяцхан хүүхдүүдийн дэргэд арх согтууруулах ундаа уугаад орхиод ингээд цаашаа явдаг, хүйтэн гэрт хүүхд үлдэх ийм одоо хүүтний улиралд бол нөхцөл байдлууд манай аймгийн хувьд бол бас мөн ажиглагдаж бид холбогдох арга хэмжээ авч байсан ийм тохиолдлууд бас байдаг юм аа. Танаас бас нэг чухал зүйлийг асуумаар байна. Аливаа гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээлэл иргэд цагаалталгүй мэдээлэх үүрэгтэй байдаг. Ялангуяа хүүхдийн эсрэг хүчирхийллийн асуудал дээр хэрхэн яаж мэдээлэх ёстой байдаг вэ? Хэрэг мэдээлээгүй тохиолдолд ямар хариуцлага хүлээлгдэг юм бэ? За, хуулийн зааснаар бол хүүхдийн эрх зөрчигдсөн гэмт хэрэг зөрчлийн талаар заавал мэдээлэх үүрэгтэй байдаг. Гэтэл иргэд энэ үүргээ бол төдийлөн сайн биелүүлэхгүй байна гэж одоо дүгнж байгаа юм. За учир нь зөрчлүүдийг шалгаж байх явцад хүүхдийн эсрэг хүчирхийлүүлсэн, эрхэн зөрчигдсөн талаар асуус тодруулж мэдүүлэг авах явцад бол хараагүй, мдээгүй, хамт байгаагүй учраас сайн санахгүй байх гэх юм уу ийм байдлаар бол хаацалж яадаг. Мэдүүлэг өгөхөөс зайлшийдэг. Ийм нөхцөл бол бас нийтлэг байдаг. Энэ үүргээ биелүүлэх үүргийг бол заавал мэдэгдэх үүрэгтэйгээ ингээд заагдсан байгаа. За энэ мэдээллийг бол хаана хүнд өгөх вэ гэхээр бол цагдаагийн байгууллага, хүүхдийн байгууллага, баг хорооны засаг дарга, нийгмийн ажилтан, суманд ажиллаж байгаа хамтарсан баг бүхий л одоо хүүхдийн эрхийг зөрчсөн талаар мэдээлэл авах энэ эрх үхийн субъектууд бол мэдээллийг өгөх ёстой байгаа. За хүүхд хамгааллын тухай хуулийн 11-р зүйлд бол мэдээлэл авах, илрүүлэх, шалгах эрх үхийн субъектийн чиг үүргийг бол маш тодорхой заагаад өгсөн. Энэ мэдээллийг хүлээн авсан албан тушаалтан тухайн нөхцөл байдлыг газар дээр нь үнэлж, холбогдох тэмдэглэлийн нийгмийн ажилтан хамтарсан багт хүргүүлэхээр мөн үүргэжүүлсэн. Энэ үүргээ биелүүлээгүй байх юм бол зөрчлийн тухай хууль зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй бол хүнийг 300 мянган төгрөг, хуулийн этгээдийг 3 сая төгрөгөөр торгохоор бол хуульчилсан. Тийм учраас энэ бол зөвхөн иргэний үүрэг төдийгүй хүлээн авч шалгах байгууллагын үүрэг хариуцлагч чухлаа. Үүргээ биелүүл, иргэн хүн мэдээллээ хүүхдийн 108 утсанд хүүхэд мэдээлэлээ өглөө. Энийг бол төдийлөн бас хөдөө орон нутагт бол байдаг үзэгдэлч гэдэг юм уу энэ их зүртэй зүйл биш вэ гэж шалахгүй орхигдуулсан тохиолдлууд тохиогдох юм бол өөртөө зөрчлийн тухай хуулиар бол хариуцлага хүлээхээр ингэж давхар хуульчилж өгсөн байгаа. За подкаста бид Булган аймгийн прокурорын газартай холбогдож авч байгаа. Тэгэхээр танай аймгийн хэмжээнд хүүхдийн эрхийг зөрчих зөрчлийн гаралт ямар байдаг вэ? Прокурорын байгууллагаас энэ төрлийн зөрчлийн эрхийг ер нь хэрхэн яаж шийдвэрлэж байна? За зөрчлөөс урьдчилан сэргийлэхийн тулд, за бууруулахын тулд хэрхэн яаж ажиллаж байгаа вэ? Булган аймгийн прокурорын газраас 2020 онд хүүхдийн эрх зөрчлийн гаралтыг судалсан байгаа. Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 4 жилийн хугацаанд судлахад бол 2017 онд 1, 2018 онд бол 4, 19 онд 10, 20 онд 79 болж үлдэгдэж ерөнхийдөө бол өссөн байна. За энэ нийт зөрчлийн дийлэнх хувийг бол хүүхдийн дэргэд хүчирхийлүүлсэн зөрчил бол эзэлсэн 75.5%, хүүхдийг үл хайхарсан хүүхдийн дэргэд архитан согтуусан зөрчил бол 9.5%, багш болон хүн хүүхдийн бягууд талдсан зөрчил бол 6% бол эзэлсэн. За мөн үүний зэрэгцээ хүүхдэд одоо утаа тамхи хэрэглэх боломж олгосон, хүүхдийн тэтгэлэг төлгөөс зайлсхийсэн зөрчил, эцэг их асар амгалан үйлгээ биелүүлээгүй зөрчлүүд гарсан. За хүүхдэд утаа тамхи хэрэглэх боломж олгосон зөрчил гэдэгт бол хүүхдүүд ангиараа,
хөвгүүд найз нөхдөөрөө ингэж нийлж тамхи татж байгаа зөрчил бол манай хэд хэдэн сумд бол бас эрх үхийн албан тушаалтнууд бол шалгасан. Энэ нь бол хүүхдүүд бол хорт зуршил давтж байгаа энэ хэлбэрийг тасдан зогсоох зорилгоор шалгасан, шийтгэл ногдуулсан, энэ боломж олгосон хүмсүүд нь бол 3 ийм зөрчил бол байгаа. Хүүхдийн тэтгэлгийн хуримтлал бий болгосон, хаа байгаа нь тогтоогдохгүй байгаа судалгааг бол бас тогтмол хугацаанд гаргуул цааш энэ төрлийн зөрчлийг илрүүлэх ийм талаар бол ажил зохион байгуулах шаардлагатай гэж үзэж байгаа. Яагаад ер нь хүүхдийн эрхийг зөрчих зөрчил ер нь боорохгүй байна гэж та үзэж байна? Булган аймгийн маань хэмжээнд хүүхдийн эрх зөрчил их байгаа юм шиг боловч энэ өссөн шалтгаан нь бол хүүхдийн эрхийг зөрчсөн аливаа зөөх зүйлийг бол илрүүлэх урьдчилан сэргийлэх чиглэлээр бол манай прокурорын байгууллагын зүгээс одоо зохион байгуулсан ажилтай холбоотой. Мөн нөгөө талаасаа иргэдийн эрхийг хангах хүрээнд одоо иргэдийн ухамсарал мэдлэг дээшлсэнтэй холбоотой бас мэдээлж байгаа ийм тохиолдлууд бол нөлөөлсөн юм аа. За бидний нэг томоохон хийсэн ажил бол 2020 онд зөрчлийн тухай хуулийг зөв хэрэгжилж хэвшүүлэх зорилгоор гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хууль зөрчих зөрчлийг үлдэхдээ хүүхдийн дэргэд хүчирхийлэл үлдэх зөрчил үйлдсэн байх дан ганц гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хууль зөрчих гэсэн зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5-4-р зүйлийн 4-р хэсэг зааснаар зөрчлийн хэрэг нээж шүүхээр шийдвэрлэж байсан буруу практика өөрчлөлгөд анхаарч ажилласан. Энэтэй холбоотой бол 71 зөрчилийг илрүүлсэн, ингэснээр бол одоо өссөн. Өөрөөр хэлэх юм бол хүүхдийн эрхийг зөрчих зөрчил эрүүгийн хуулийн тусгай ангид бол зааснаар 2 болон түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэлд нь оногдуулахар заасан зөрчил шийтгэл оногдуулнаа гэсэн заалтын дагуу бол оруулж байгаа. Гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хууль зөрчих зөрчил нь зөрчлийн хувьд бол хүн төрлийн шийтгэл байгаа учраас баримтлах шийтгэлийг бол оногдуулдаг. Энэ бол ажил хэрэг болсон. За мөн хүүхдийнхээ эрхийг хамгаалах ажил арга хэмжээний үр дүнд бол гэр бүл хүүхд хөгжлийн газарт хүүхдийн эрх зөрчсөн тохиолдол бүрийн зөрчлийн дараах гонц мэдээллийг 7 хоног тутам хүргүүлж мэдээлэл солилцох, холбогдох одоо арга хэмжээнүүдийг авах ажил бол тогтмолцсон. Төр хамгаалах байранд одоо хүчирхийлэлд өвчсөн хүүхдүүдийг хүлээн авч хамгаалах, сэтгэл заслын зөвлөгөө өгөх, хүчирхийлэл үйлцэмс зан үлийн сургалт явуулах, зөвлөгөө өгөх зэргээр бол ажилласан. Ингэснээр бол давтан зөрчлийг бол үйлдэггүй хэдийгээр гарч байгаа ч гэсэн подкаст маань энэ түрээд өндөрлөж байна. Тэгэхээр хүүхдийн эрхийн асуудал тэр дундаа хүүхдийн эрх зөрчигдөж байгаа асуудлаар мэдээлэл сонсогчид маань авсан болов уу гэж бодож байна. Подкастны төгсгөлд та хүүхдийн эрхийн асуудал за тэр дундаа хүүхдийн эрх зөрчигдөж байгаа энэ асуудлын талаар сонсогчдод юу гэж хэлмээр байна? Хүүхдийн эрхийг одоо зөрчлийг нэг мөр арилгах, тасан зохих, өрсөн сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааны хэрэгжилт бол хангалтгүй байна гэж одоо үзэж байгаа. За энэ ямар учиртай байна вэ гэхээр хүүхдийн эрхийн маш олон зөрчил хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэгүүдээс харагдаж байгаа. Тийм учраас хүүхдийн эрхийн альва зөрчил хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулахад хууль тогтоомж маш сайн байхаас гадна түүнийг бодит амьдрал дээр зөв ойлгож хэрэгжүүлэх асуудал маш чухал байна гэж үзэж байгаа. Иймд одоо хүүхдийн эрхийн альва зөрчил хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулахад төр иргэний оролцоо бол чухал бөгөөд гэрэлт ирээдүй болсон хүүхдүүдийн төлөө заа гэж хэлцгээе. Альва хүчирхийллээс ангид байцгаая гэж уриалж байна. Бидэнтэй холбогдож хүүхдийн эрхийн асуудлаар за тэр дундаа хүүхдийн эрхтэй холбоотой зөрчлийн эрхийн мэдээллийг өгсөнд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье. За танд ч гэсэн ажлын амжилт хүсье. Про подкастын шинэ дугаар та бүхэнд хүрлээ. Подкасттай холбоотой санал хүсэлтээ олон нийтэд харилцах албанд ирүүлээрэй.